За сайн байцгаана уу. Өнөөдөр багш та бүхэнд 2 дугаар лекцийг танилцуулахаар бэлтлээ. 2 дугаар лекцийн маань сэдэв өгүүлбэртэй бодлого бодох ерөнхий арга барил төлөвшгийг дэмжих арга зүй гэсэн юм сэдэвтэй лекц байна. Тэгэхээр өгүүлбэртэй бодлогыг маш олон аргаар бодож болно. Тэр олон арга стратегиудын ерөнхий шин чанар бас байна. Заавал хийх ёстой алхмуудаас тогтсон юм ерөнхий арга барил. Тэр маань ямар байхын түүнийг ямар үйл ажиллагаагаар сурагчдад эзэмших боломж олох вэ гэдэг тал дээр энэ лекцийн маань агуулга төвлөрөх юм аа. За, ер нь бол энэ ерөнхий арга барилыг өмнөх лекцэн дээр бид нар бас дурдсан байгаа. Ер нь олон судлаачид бол маш олон арга барилуудыг бодлого бодох алхмуудыг тодорхойлсон байдаг. Түүн дотроос хамгийн бидний сайн мэдж байгаа нь Жорж Поягийн 4 алхам тийм хүрд гэж үздэг өгүүлбэртэй бодлого бодох 4 алхам тэгвэл ажиллагаа гэж үздэг. За тэрний үндсэн санааг энэ 5 алхамыг боловсруулахдаа баримтлсан байгаамаа. За мөн бусад судлаачид бас олон алхмуудыг санал болгосон байдаг. Жишээлбэл Оросын эрдэмтэн Лев Фридманы 8 алхамтай үйл явц байдаг. Тэгэхээр эдгээр бүх алхмуудыг ингээд хүмүүсийн боловсруулсан, судлаачдын боловсруулсан энэ алхмуудыг ингээд аваад үзэхэд тэдгээрт ерөнхий шин чанартай алхмууд байна. Тэдгээр алхмуудыг бас энэ 5 алхам дотроо бас багтаж шингэж байна гэж ингэж үзэж байгаа. За энэ Поягийн 4 алхмыг бол 2 дахь алхам буюу загварчлах гэсэн алхмаар өргөтгсөн байгаа. Яагаад гэвэл энэ бол зайлшгүй хийх ёстой алхам гэж үзэж байгаа. Учир нь өгүүлбэртэй өмнөх лекцэн дээр бид нарыг үзсэнчлэн өгүүлбэртэй бодлого бол ахуйн амьдралын өдөр тутмын асуудлууд байдаг. Зүгээр энгийн их хэл дээр өгсөн өгүүлбэр хэлбэрээр тодорхойлогдсон байдаг. Түүнийг математик руу шилжүүлж аваад математикийн хэл дээр математикийн аргуудыг ашиглаад шийдэх юм шаардлагатай болдог. Тэгвэл энгийн өдөр тутмын асуудлыг математикийн хэл рүү хөрвүүлэх энэ үүргийг загвар маань гүйцэтгэж байна гэж үзэж байгаамаа. За энэ 5 алхмаа тус бүрдэн авч үзье. За нэгдүгээр алхмаа тайлбарлая. Бодлогыг ойлгох гэдэг алхам дээр дараах үйл ажиллагаануудыг хийлгэж болно. За багш нь алхам бүр дээр хүүхдүүдээр хийх үйл ажиллагааг санал болгоно. Учир нь мэдлэг бүтээлч идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бүтээгддэг гэж бид конструктив үзлээ баримтлалаар ингэж үзэж байгаа. Тийм учраас бид нар аль болох хүүхдэд мэдлэг бүтээгдэх ийм үр дүнтэй алхмуудыг та бүхэнд ийм үйл ажиллагаануудыг санал болгох юм аа. За өгүүлбэртэй бодлогыг ойлгохын тулд ямар үйл ажиллагаа хийж болох вэ гэхлээр нэгдүгээрт нь уншиж ойлгох. Тэр өөрөөр хэлбэл ойлгож унших гэсэн энэ зүйлийг анхаарах ёстой багш. За дараа нь өгсөн ба олох зүйлийг ялгах ийм үйл ажиллагаануудыг хийж болно. Мөн тэдгээрийн хоорондын холбоог тогтоох ийм үйл ажиллагаа хийж болно. Хүүхдүүд өгсөн зүйл олох зүйл гэхлээр жоохон ойлгомжгүй санагдаж магадгүй хүүхдүүдэд тэгвэл чамд юу мэдэгдэж байна вэ? Юу мэдэгдэхгүй байна вэ гэсэн асуултуудыг асууж болно. Мэдэгдэж байгаа зүйлүүд чинь өгсөн зүйл гэсэн үг, мэдэгдэхгүй байгаа зүйл нь олох зүйл гэсэн үг гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. За тэдгээрийн хоорондын холбоо хамаарал юу вэ гэдэг бол энэ бодлогыг ойлгох дараагийн алхмууд хөөрч гарч ирэх учиг болдог учраас энэ дээр хүүхдийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. За дараа нь аналог зүүрлэл хийх түлхүүр бодлогыг хэрвээ хүүхэд ингэж урт хугацааны санах схем байдлаар хадгалж авсан бол түлхүүр бодлоготойгоо аналог зүүрлэл хийх. За энэ чинь яг тэр бодлоготой адилхан бодогдно гэдэг юм уу? Ийм байдлаар. За тэгээд бодлогын өгүүлбэрийг өөрийн үгээр тайлбарлах. Энэ их чухал алхам байдаг. Энд чинь ойлгосон хүн л өөрийн үгээр тайлбарлана шүү дээ. Тэгэхээр энэ өөрийн үгээр тайлбарлах үйл ажиллагааг хийлгүүл их сайн байдаг.
За эдгээр үйл ажиллагаануудыг санал болгож байна. Бас үүнээс өөр үйл ажиллагаанууд байж болно. Та нар бас за энэс өөр юу байж болох вэ гэдээ бас бодох хэрэгтэй. Ямар үйл ажиллагаа байж болох вэ гэд. За ойлгоход чиглэсэн бас дараагийн үйл ажиллагаануудыг бас багш нь нэмэлт байдлаар өгсөн байна. За өгүүлбэрийн утгыг ярилцах, бие биенээсээ асуулт асуух, дүр тоглуулах, үйл явдлыг нь зуруулах, төстөө жишээ гаргуулах, онцгийн шаардлагагүй үгсийг дарах тийм үйл ажиллагаа байж болно. Тэгэхээр тэр одоо бодлогын өгүүлбэрт байгаа үгнүүдийг яг ямар үр гүйцэтгэж байна гэдэг дээр анхаарал хандуулад хэрвээ онцгийн шаардлагагүй бол дараад ингэснээрээ тэр хамгийн одоо гол санааг агуулж байгаа үгийг одоо үлдээж авч өөрөөр хэлбэл илүү сайн ойлгох болцоотой болж өгч байгаа. За тоон өгөгдлийг нь дараад уншиж болно. Тэгвэл одоо зөвхөн тэр өгүүлбэрт өгөгдөж байгаа үйл явдлыг ойлгох боломжтой болно. Өгүүлбэрийг бас бодлогын өгүүлбэрийг нь өөрчлөж дахин томьёолж болно. За утгад хэсгүүдэд задлаж болно. Мөн энгийн бодлогод хувааж болно. Өөрөөр хэлбэл нийлбэр бодлогыг хэд хэдэн энгийн бодлогод хувааж байгаа бас бодож болно. За ийм үйл ажиллагаануудыг нэмэлтээр огшин санал болгож байна. За та нар мөн одоо бас өөр ямар үйл ажиллагаанууд байж болохыг бас өөрөө нэмээд бичих хэрэгтэй энэ дээр.
А 3 дугаар алхамд одоо оръё. Бодох арга стратегийг төлөвлөх гэдэг. За энэ одоо үед одоо юуг анхаарах талаар багш нь тайлбарлая. Ер нь бол Монгол ардын зүүр цэцэг байдаг аргаар мянгыг бэраар нэгийг гэх. Тэгэхээр тэр нэг аргыг чухалчлах бид нар шаардлагатай байдаг. Тухайн нэг бодлогыг хүүхэд арай гэж ингээд ойлгоод ингээд бодсон тохиолдолд дараагийн аргыг нь ойлгоогүй бол дараагийн бодлого нь дахиад хэцүү хүнд бодлого байдаг. Хэрвээ аргыг нь ойлгочих юм бол тухайн аргаар бодогдох бодлогууд бүгдээрээ амархан хялбархан болоод явчихдаг. За энэ бодох арга стратегийг төлөвлөхөд бол хүүхдийн өмнөх мэдлэг туршлага бол маш их чухал байдаг. Хүн ер нь ямар ч бодлогыг ингээд уншаад энэ бодлогыг өмнө нь би бодож ирсэн билүү, яаж боддог вүлээ гэж өөрөөсөө заавал асуудаг. Тэр үед бол хэрвээ өмнөх мэдлэг өмнө нь тэр тухайн бодлогыг бодож ирсэн туршлага байх юм бол тэр одоо тархинд нь холбоос урт хугацааны санах ойд бол холбоос үүссэн байна гэсэн. Тэр схемийг дуудаад энэ бодлогыг бол бодох бололцоотой болох юм аа. За тэгээд энэ нэгдүгээр ингээд энгийн бодлого бодох үед үйлдэл сонгох нь арга стратеги сонгох чадварын эхлэл болж өгдөг. Өгүүлбэрийг уншуулад ойлгосны дараа ямар үйлдэлээр хариуг олох вэ? Яагаад гэсэн асуултыг багш одоо асууж хариултыг нь авна. За энэ дээр одоо нэг зүйлийг багш нь анхааруулъя. Нийлээд гэж байгаа юм чинь нэмэх ёстой. Илүү гэж байгаа юм чинь нэмэх ёстой гэдэг үгэн дээр бол ач холбогдол өгч болдоггүй. Хэрвээ зөвхөн үгэн дээр ач холбогдол олон гэж байвал нэмэн, цөөн гэж байвал хасна гэдэг ингээд үгэн дээр ач холбогдол өгөөд ингээд утгыг нь сайн ойлгоогүй байгаа хүүхэд шууд биш хэлбэрийн бодлого орж ирэх үед бол энийг одоо буруу бодох юм одоо алдаанууд гаргадаг. За энэ бодох аргуудыг бол 3 дугаар лекцэн дээр бол бид нар дэлгэрүүлж үзэх учраас энэ бодох аргуудыг энэ удаа бол энэ хажуугийн баганд бичсэн байгаа энэ бодох аргуудыг багш нь бол нэг бүрчлэн тайлбарлахгүй. Ер нь бол бид нар өгүүлбэртэй бодлогыг бодохдоо Архимедийн арга, аалгүрийн арга гэсэн үндсэн 2 ангид хамрагдах одоо 20-од аргыг бол баг боловсролын хүрээнд бол үзэж байгаа. За заавалчгүй төдөн арга гэж бол тоогоор ингэж хайрцаглаж сэтгэж болохгүй. Хүүхдүүд өөрийн гэсэн одоо аргын хувилруудыг, стратегийн хувилруудыг бол гаргаж болно, эзэмшсэн байж болно. Тэрийг бол үүсгэж болохгүй. Мөн багш өөрийнхөө аргаар заавалчгүй бодуулах гэж тулгаж болохгүй. За энэ хүүхдүүд яг ямар аргаар бодсноо сайн ойлгохгүй байгаа тохиолдолд багшаа би энийг хариуг нь олчлоо. Гэхдээ би хар ухаанаар орлоо гэж ингэж хэлэх тохиолдол их байдаг. Тэгэхээр энэ хар ухаан гэдэг бол тэр тухайн хүүхдийн өөрийн яг одоо оноож нэрлэж чадахгүй байгаа нэг стратеги л байдаг. Тэгэхээр математик хэлээ сайн эзэмшээд бодох аргуудыг сайн судлаад туршлага хуримтлуулаад ирэхээр за энэ бодлогыг би одоо төгсгөлөөс нь хөөж тооцоолох аргаар бодлоо. Бодлогыг хувиргах аргаар бодлоо, тогтолцооны аргаар бодлоо гэдээ ингээд хариулах бололцоотой болж ирдэг. Тийм учраас хүүхэд би хар ухаанаар бодлоо гэж хэлж байгаа бол яг аргаа бол сайн эзэмшээгүй байна. Бас эсвэл одоо математик хэлээ сайн эзэмшиж санаа бодлоо илэрхийлж чадахгүй байна гэсэн үгээ. Тийм учраас энийг бол анхаарах хэрэгтэй. За 3 дугаар алхам дээр бол ийм одоо үйл ажиллагаануудыг хийлгэж болно. Багш нь өмнө нь төстэй бодлого бодсон эсхийг асууж болно. Бодох аргаа сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх одоо хэсэг рүү үг рүү сурагчдын анхаарлыг хандуулах ийм одоо үйл ажиллагаа хийж болно. Өмнө нь бодсон бодлоготой аналог хийх замаар зүүрлэх. За бидний бодсон бодлогоны чинь одоо нийлбэр нь одоо яг энд одоо өгөгдсөн байж байна. Тэгвэл манай энэ шинэ бодлогоны маань яг энтэй адилхан өгөгдөл нь энэ байж байна гэдэг ингээд аналог хийх. За түлхүүр бодлогоодыг сануулгах. За мөн бодлогыг эхэлж бодлогынхаа өгүүлбэрийг өгөөд бодолтоо шаардахаасаа илүүтэй бодсон бодлоготой танилцуулах ийм одоо үйл ажиллагаануудыг бас хийлгэж явах ёстой. Жишээлбэл бодлогын хураамжнаас за та нар ердөө тогтолцооны аргаар бодсон бодлогыг олоод 10 бодлого олоорой гэхээр хүүхдүүд номны хуудсыг эргүүлж байгаад тухайн бодлогонуудыг одоо олоод тэрийг олонгуудаа бол ямар төрлийн бодлогонуудыг бодож ийн, яаж бодож ийн гэд ажиглалтыг хийдэг. Тийм учраас бол
бодолттой танилцуулах юм үйл ажиллагааг бол бас хийлгэж байх хэрэгтэй. Бид нарын нэг одоо нийтлэг хандлага бол ер нь нийт олон багш нарт байдаг нэг нийтлэг хандлага бол бодлогын өгүүлбэрийг өгчөөд бодлогыг бодох ийм үйл ажиллагааг голцоо хийгээд байдаг бол бодолтыг өгчөөд бодолтон дээрээ танилцах, ажиглах үйл ажиллагаануудыг мөн бодолтоос асуулт асуух, бодолтон дээрээ ажиллах ийм одоо ажлын хуудсыг боловсруулж ажилуулах шаардлагатай байдаг. За мөн бодлогуудыг бодох аргаар нь ангиллуулах, маш олон ингээ бодлогыг өгчөөд ингээд ангиллал хийлгээд за яагаад энэ ангиллалаар ангиллав, ямар учраас энэ бодлогыг энэ ангиллалд оруулав гэх мэтчлэнгээр ингээд ярилцах ийм боломжтой байдаг. Бодох аргуудыг танилцуулах үйл ажиллагаануудыг хүүхдээр хийлгэж болно. Жишээлбэл одоо зөрүү тооцох аргаар бодогдох одоо зөрүү тооцох аргыг бусад хүүхдүүдтэй ингээд танилцуулах ийм одоо даалгаврыг гүйцэтгэх ийм үйл ажиллагааг гүйцэтгэх үед бол хүүхдүүд бол тухайн аргыг илүү сайн ойлгох болцоотой болдгоо. За дөрөвдүгээр алхам стратегийг хэрэгжүүлэх бодох аргыг гүйцэтгэх, бодлыг хийх гэсэн энэ алхам байдаг. За энэ бол одоо тогтсон алгоритм биш байдаг. Хідэн ч алхамтай байж болно. Хаанаас нь ч эхэлж хүүхд гүйцэтгэж болно. Тогтсон алгоритм биш гэдгийг багш сайн ойлгох хэрэгтэй. Яагаад тэр үйлдэлийг хийж байгаа вэ гэдгийг тухайн хүүхэд ойлгож, тайлбарлаж байвал их сайн. Чи яагаад энийг хассан бэ гэхэд одоо ийм учраас хассан. Яагаад энэ үйлдэлийг хуваах үйлдэлийг хийсэн бэ гэвэл ийм учраас хуваасан гэдээ тайлбарлаж байх юм бол их сайн байдаг. За тэгээ үйлдэл бүрийг алдаагүй зөв гүйцэтгэх хэрэгтэй байдаг. За олох зүйлийг бүрэн олох. Хүүхдүүд зарим үед бол яг асуултанд хариулахгүйгээр одоо нэг алхам дутуу ч юм уу, хоёр алхам дутуу ч юм уу бодолтыг ингээд хийцэн байх тохиолдол олонтоо байдаг. За тэгээд олсон зүйлийнхаа нэрийг бичих ийм одоо үйл ажиллагаануудыг хийх хэрэгтэй. За 5 дахь алхам буюу хамгийн сүүлийн алхам бодлыг эргэж харах хянах гэдэг энэ маш чухал алхам. Энэ бол суралцагчдын метакогнитив чадварыг хөгжүүлэхэд одоо чухал үүрэгтэй байдаг. За энэ одоо алхамыг хийхдээ бодлогын хариулт мөн эсхийг хянах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хариултаа олж чадсан уу юу гэдэг дээрээ үнэлгээ хийх. За тухайн бодлогыг өөр аргаар бодох боломж бий эсхийг одоо хүүхэд ирж хайх. Тухайн бодлоготой төстөө болон ерөнхий бодлогыг бодох арга техникийг боловсруулах. Өөрөөр хэлбэл одоо бодлогын одоо өгөгдөл нь N, K, A, B, C ч гэдэг юм уу ингээд ерөнхий тохиолдолд өгөгдсөн байгаа тохиолдолд бодож чадчихвэл тухайн аргыг их сайн эзэмшсэн байна гэсэн үг. За тэгээд мөн одоо тухайн бодлоготой яг ижилхэн бодлого зохиох, тухайн бодлогын одоо иж бүрийн системийг уруу бодлогыг нь бүгдийг зохиох. За ийм одоо үйл ажиллагаануудыг хийж болно. За эдгээрээс гадна бол энэ 5 алхмыг гүйцэтгсэний дараа бодолтон дээр ажиллуулах, бусдад тайлбарлуулах, олон дахин тайлбарлах, бодлогын хураамж хийлгэх бүтээх төвшний ажил шүү дээ энэ чинь. Мөн алдааг засуулах энэ бол үнэлэх сайжруулах төвшний ажил байж байгаа. Ийм одоо үйл ажиллагаануудыг хийлгэж болно. За тэгэхээр одоо энэ 5 алхам дээр ямар зүйлүүдийг анхаарах, ямар үйл ажиллагааг суралцагчдаар хийлгэж болохыг энэ лекцэн дээрээ бид нэр авч үзлээ. За та бүхэн одоо ингээд лекцийнхаа агуулгыг юу ойлгосноо ингээд нэгтгээд бас бодоод үзэх хэрэгтэй. За тэгээд одоо ийм байдлаар бас 5 алхам дээрээ яг юу хийлгэж болох вэ гэдгийг бас ерөнхийд нь ингээд нэгтгсэн байдлаар бас бичиж тэмдэглэж авах хэрэгтэй. Өөрийнхөө ойлгосон хэмжээнд өөрийнхөө үгээр тэмдэглэж авах хэрэгтэй гэж огшин зөвлөж байна. За мөн одоо энэ лекцийн агуулгыг ойлгохын тулд та бүхэн дараах хэрэгцүүлэх асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. За алхам бүр тохирсон үйл ажиллагааны шин чанар нь юу байна вэ? Ямар онцлогтой байна вэ? Танин мэдхүн дээд эренбийн одоо чадвар шаардсан ямар үйл ажиллагаануудыг дурдж байна вэ? Чи өөрөө багангийн сурагч байхдаа аль алхам нь чамд хэцүү байсан бэ? Хавтан загварыг яагаад багангийн сурагчдад тохиромжтой гэж үзэж байна вэ? Гэх мэтчлэнгээр энэ асуултуудыг өөрөөсөө асууж
үзээрэй. Ингээ та